За, та Монголын морилж иргүү та. Тайван болсон байна. За, энэ удаад урна эх жилийн шинжээ буюу сүрээр дарагч хэмээх гал морин жилийн шинжээгээ зургалсан, цэгрүүлж бичсэн. Тэгээд учир ухааны задлуулах гэж танаас бас асууя даа гэж бод. За, сүрээр дарагч Гал морин жил тохиож байгаа юм байна. Тэгээд энэ нэрний утгаас ингээ хараад ирэхээр гал хөллийн жилүүд эхэлчихсэн байхад гал морин жил тохиож байна. Тэгэхээр ер нь ямар шуухан өнгө аястай байх болоо. Тэр зүйлээс жоохон эмээнгүй л байна. за сонорт зурхаа ухаанаас юу гэж тайлж өгч. Энэ жил хавартаа цас их унана. Түүний өрөөр шар усны үер зэхийгээс болгоомжлох штэ гэж. Хавартаа цас их унана гэхээр сар шин гараад ер нь цас хор нэлээ ихсэх болов. Тэгэхээр одоо хавартаа зод торхон ямар байх бол яах бол гэдэг зүйл ойлгож байна л та. Эхлээд хамгийн их олон хүн амьдардаг хэсгээс нь ярьсан дээ. За энэ хот гээчт нь дор хаяж 2 сая орчмаар дэргэд бий. Тэ. Газрын байдлын мажбул гол ус руугаа өндөр олон давхар уулаа шахаж бас олон давхар хотгор гэх юм уу да. Тэ. Тэдгээр хэсгүүдээ гол устайгаа мөн уултайгаа шахаж өндөр барилгуудтай. Харин өндөрлөг хэсгүүдэд гэр ашаа тойрхон их юм уу да. Тийм байдаг. Цас их хунан дээрээс нь хайлж урснаа гэсэн үг. Уун урсгад өндөрлөг хэсгүүдийн бүх бохир зүйлс төв хэсэг рүүгээ урсах боломжтой юм байна. Үүнээс уудаж хүний хөлөөр дамжиж элдв янзын өвчин шарах харших зүйлсийн тэмдэг арьсан дээр гарч ирэх боломжтой юм. Мөн бохир заваанаас үүдсэн өвчлөл гарах магадлал өндөр. Дөө хамгал хүмүүсийн нус шүлсэж байна уу? За тэр бохир гуртагч байна уу? Бүх юм хайлж гисэн гэсэн үг шүү дээ. Гисээд төв өсгөрөөгөө урсаад голын ус руугаа шингэж орно гэсэн санаа юм. Мөн хүмүүс түүн дээр гიშгчж явах нь ойлгомжтой. Тийм. Гэр өргөөндөө очихлуулна. Гэх мэтэр энэ зүйлийг ажил бохир зүйлс нь хаа сайгүй нэвчнэ тараагдах юм. Тэгээд ингээд орчин цагийн дээр буулгаад ирэхээр наадах чинь нөгөө гар хөл амны өвчин, за гидсний суулгалтын тэр гэдэг зүйл рүү орчих нь шүү дээ. Тэгээ хөлөөр буюу гутлын уул гэж ярьдаг. Тэгэхээр тэрэн дээр чинь гიშгчээ гэртээ орно. Яа заварсан юм болох нэ. Ер нь бол ихэвчлэн балчир хүүхдүүд их өвдөх шинжтэй. Тиймээс маш сайн цэвэрлэх хамгаалах арга барилыг л ашиглах нь дээ. Тэгээ энэ дээр яригадаад ирэхээр цас их унсан. За тэгээд уулын суух. Халуунаар шарна. Урдийнхаас халуунаар шарна гэсэн үг шүү дээ. Түүнээс үүдэж яах вэ? Тэр доор байх хөлдөө зүйлс чинь усны уур мэтэл болно шүү дээ.
Уугаар ямар нэгэн өвчтэй ханиалгатай ч юм уу амьсгалах ийм зүйлээр юм гаруул нэлээд түүх шинж гарч ирнэ. Тэгэхээр дор бүрнээ өөрсдөө л хамгаалж явах хэрэгтэй болгоно. Хамгийн гол нь ялах өрсөдтэй ер нь бол олон хүмүүсийн дунд ялах хүмүүсийг байлгах нь дэмий. Бөөгнөрч нэг битүү орчинд байх нь цээртэй гэсэн үг юм уу да. Дамжуулах боломж үүснэ гэсэн үг. Тийм байна. Хүн өөрөө тийм мод хийж яваа гэж мэдэхгүй гэсэн үг шүү дээ. Давхар үүнээс үүдэж харьцлах, яр шарах, шавах энэ бол ойлгомжтой үү? Ямар нэг юм болохгүй байгаа учраас тийм зүйл гарч байгаа шүү дээ. Тийм. Дур мэдээж өөрсдөө эмчлэх нь бас болохгүй гэсэн үг. Маш сайн нарийн шинжилж байж л юунаас болоод байна гэдгийг олох нь чухал юм. За тааш. Тэгээд за шарасны хоёргээд зуны уйлралт хур тондос бороо ихтэй гэж байгаа. Хавар 102 үргэлжлээд ингээд хур ихтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо яана гэсэн үг. Чи хавар тариалт бай юм нэтрээг нөгөө намайг шал баг шиг юм дээр тэгээд юу ургах вэ? Гэхдээ нэг давуу тал бий. Юу давуу тал нь? Гал хөллийн одоо нарны эрчим гэж байгаа шүү дээ. Энэ өрдөрдийнхаас илүү хатаах шинжтэй гэсэн үг. Тиймээс хур орсонч маргааш нь шавар шалбаагүй байх магадлал өндөр. Гэхдээ бас бохир зүйлс байвал наран шарж тэрийг өөр болгож хүнд тарааж өгөх боломжтой гэсэн үг. Нэг талаараа сайн, нэг талаараа муу юм. Тийм байна. Маш их хур тундас орно гэх юм бол улаач зүүн совингороо бүхэл зүйлийг урьдчилж харсан байдаг. Гэвч энэ бол яг 60 жилийн өмнөх цаг үеийг дурсах нь зөв байх. Тийм биш үү? 66 оны үеэр гэж ярьдаг үстэй. Хамгийн их хүн ам аривантай цугласан тэр газар л тэр болт буухан тодорхой юм. Хэрвээ уул усны гомдол хэлнэ гэдэг зүйл одоо та нарын аль тухайд эд баялагч хоноод харийнхан зөөж өгж байгаа шүү дээ. Тийм. Уус болгонч дөргиж та нарт хилэн гэж мэдүүлж байгаа. Ивэлэнж байхгүй болж ер нь өсөлтлийн асуудал үүссэн. Яхаар зарим газар нутагт бол орох ёстой хорн орохгүй гэсэн үг. Нөө хөөрхий. Тэд хатааж, шарж иймэрхүү байдалтай өрнөж байгаад нэг бөөнд нэг газар дуусгах боломжтой гэсэн үг. Тэглэж жил нь бас тэгж таарч шүү дээ. Тийм байна. Гэнт аадрын маш их үүс гарч ирнэ гэсэн үг юм уу да. Тэгэхээр хуртай юу, ургуу юу гэдэг зарим газар бол хуртай байх нь. Гэхдээ зарим догширсан газар бол хүсээдж орохгүй. Яагаад гэвэл нэгэн л юм хумаа зөөж байгаа бол усыг ашиглаж байна. Бол усаар нь алт юм оогож байгаа бол дээрээс чинь та нарт маа гэд ивэгээд хур ус өгөх нь гүйл баг. Усны хилэнг төрүүлж бохирдуулж чад хур ус орооч гэж гуйх нь буруу. Байх ёстой зүйлийг байлгаж чадаагүй бол хариу нь шус тийм байх ёстой. Энэ бол зөвхөн шинжээнд төдий шүү дээ. Тийм, ерөнхий шинжээдүүдийнх нь л. Нэгэн зурхаа ухаан тал бол одоо энэ цаг үеийн байдлын магадлалыг нэрж байна. Алив нэгэн аюулгүй юм шиг гэдэг 60 дотом тохионо. Гэхдээ тохиохгүй болгоч болдог. За. Ийш тийш нь гарч дах болно. Эсвэл байшлын тойрог үүсгэж өөр зүгт гар зүүсэх юм уу да хүн амьтангүй газар. Заавал Монголд болох ёстой гэж байгаа бол
нэг газрыг олж байгаа тийш нь шилжүүлэх боломжтой гэсэн үг юм. Гарцных гэдэг нь бол өөр улс үндэстэн рүү гайгаагүй гэх мэтчлэн сайн муу аргууд бий. Эсвэл тэр бөөгнөх байгаа зүйлийг өөрчлөн тосоод хэдэн тийш нь татаж дуудах үйлчилж болно. За. Маш их хуралдах гэдэг бол эрчим болгоноос нь уул ус газрын эзэдийн хамааралтайгаар холбож дуудах юм уу да. Ивэл гуйж гэх юм уу. Тэгвэл маш их орхож байгаа зүйлийг олон хэсэг тийш нь тараана гэсэн үг шүү дээ. Тийм байна. Тэгж тарвал яах вэ? Гомшиг болохгүй байх боломжтой юм. Энэ нь шившлэг болоод овцсын арга барил нь тийм хүмүүсийг хийдэг хүмүүст л оногдох үүрэгтэй. Эсвэл заавал тийм юм болгосныхан дараа ойлгох ёстой юм болов гэдэг дээр хүмүүс эргэлдэж байгаа. Тэгээд одоо алинч гэлэн гişвтэй хэлэгч үгүй л болж. Төвгөө дээ. Урд яах вэ? 60 жилийн өмнө бол арай цэвэр байсан байлгүй. Усанд дэвж байсан бол хэрвээ тийм боллоо гэвэл та нар тэр чигээрэл хүний бохор заваа юу вэ? Тэр болгон донд шомбод сэлвэрдэх нь шүү дээ. Тэгчл таа. Тэрнээс үүдэж гараад янз бүрийн өвчин хууч тусах юм их бий. Тэгэхээр заавал тийм зүйл үзэх ёстой юм уугүй юм уу гэдэг дээр бодох хэрэгтэй болж байна. Монголчууд заавал нэг гай үзэж байж босох ёстой гэдэг хүмүүс ч байна. Гэтэл тийм гай үзэж яах юм бэ гэдэг санаатай ч байдаг бол яасан ч яад гэм бараг шидээ үзүүлээч гэх гээд байдаг хүмүүс ч бий. Хүн болгон улсын янзын бодолтой. Энэ болгон таацуулах боломж байхгүй. Ихтэй дор бүрнээ өөрөг авсан улаач элчүүд бол дур мэдэн шийдвэр гаргах нь цээртэй. Монгол эзний үгэнд тэрийг л дагна. Тэр бурхан нь юг үз сургасан байна тэрийгээ тэд бас дагах ёстой гэсэн үг. Түүнгүүгээр зөрүүдэлж явах нь дараагийн том гайгч бэлдэж болно. Маш их энгийн шаардлага тавьсан шүү дээ. Газар ертөнцөө битгий ухаад байдаг юм энэ байлга. Яхан хүн чанартай бай, хүний дүртэй бай гэж захиад байдаг. Гэтэл шоолж инээхэн ч их болж, хүн дүртэй, альвид айтай байдаг болж. Юм хүмүүс хийж бүтээх нь хөгжсөн байгаа ч санаа бодол ухамсар нь элбэн чөтгөр шиг байх юм бол энийг хөгжил гэж тооцох болов. Үгүй. Гэтэ. Ихтэй муу бодлоос ялгарсан хүмүүс ирчмээр маш их дутагдж байгаа. Яг л хараагдсан мэт. Өдрөөр үрчиж хорчиж, өдрөөр цаг хугацаанд хурцсаж, өдрөөр зүсн гунцсаар байх болно. Тэр болгонд ч бас хамаагүй май гэдэг өгөөд байж болохгүй байх гэдэг. Тийм байна. Явах ёстой юм болохоор л ийм байна гэдэг ойлголтыг та нар авах хэрэгтэй. Ер нь тэгээд хүн сонголтын амьтан учраас өөрөө ямар эрчим ялгаруулсан түүнтэйгээ л нөхцөн. Гай дунчлаа гэдэл яриад байдаг. Гэтэл өөрөө гайтай юм боддог. Гайтай юм хийдэг. Ийм байвал тэр үгээрэл дуусах учиртай. Гэтэл нэг л олон их гэмгүү цайлган явж байгаа бол гай юмд өвдчлөө, ингэчлээ, хэцүүдлээ гэдэг нь хуурамч байж болно гэсэн үг. Тэгэхээр энэ болгонд шүүлгийн цаг учраас ямар учраас өвдөв, ямар учраас гайдаа унав, ямар учраас нэхэл хонцонтой болов гэдэг зүйлсийг нарийн шинжилж туслах хэсгээ шийдэх хэрэгтэй юм.
тэрнээс зоос юмыг аваад хийж байгаа бол тэр үеэс Тэнгэр бурхныхаа урагчаа хийсэн л гэсэн үг. Тэдэнтэй эрчмээ нийлүүлсэн бол тэдэнтэй л адил дуусах ёстой гэсэн үг болж байгаа. За дараа. За дараачих нь нийтийн байдал ад альбидын хорлолоос олж шалтгаан босоор халуурах, уушигны хатгалгаа нүүрлэг, гимтээ, өвчин зовоор нүүрлэх нь арвин гэж. Ад юу гэнэ? Ад альбидын хорлолоос олж шалтгаан босоор халуурах, уушигны хатгалгаа нүүрлэх, гимтээ, өвчин зовоор нүүрлэх нь арвин. Энэ ингэж байгаа юм байна. Өвөн түрүүн хэлсэн дээр хүн дотроо мууг бодоод байвал хор ялгардаг. Тэ. Тэр хор нь өөрөө өөрийг чинь хорлоно гэсэн үг. Гэтэл Тэнгэрээс сүнсийг чинь илгээсэн байдаг цэвэр. Тэгэхээр хорон бодол болоод сүнс хоёр ч хоорондоо зөрчилдөнө гэсэн үг. За. Үүнээс үүдхээр гол төв эрчмийн цэгийн хэсгүүдээс ахуулаад өвчлөл, эрчим буурж, дарагдах, хордох байдал үүснэ гэсэн үг. Хүн уурлахаараа хүн яадаггүй маш хурдан зүрхэн цохилж эмсгэлэн давчдаж эхэлдэг шүү дээ. Зүрх уус хоёр бол нэг. Яагаад хүмүүсийг амьсгал, уужхан амьсгал гэдэг үлээ. Тэгэхээр үүнээс үүдэж шатах нь шүү дээ хүн. Төвийн эрчим байхгүй учраас муу зүйлтэйгээ нөхцсөн. Гэтэл сүнсний эрчим нь тарааж өгөхгүй. Муу зүйлийг чинь дэмжиж чадахгүй гэж. Энэ хоёрын зөрчлөөс үүдэж бачуурж эхлэхэд олдгүй болоод төвийн эрчим доголдож эхэлнэ гэсэн санаа юм. За мөн дээрээс нь нэгэнт доголдлоо. Энийг нөхөхийн тулд бас муу аргаар нөхөж болохгүй гэсэн үг. За нэг сархад төртдөг ч юм уу эсвэл хилээ цэнгэлт ч юм уу өөр юу ажиллах вэ? Хүн амьтанд тарчлаах ч юм уу. Тэ. Энэ болгон ханамж өгч чадахгүй. Бас эрүүл болгож чадахгүй арга юм шүү дээ. Улмал хордуулах шинжтэй. Дээрээс нь та нар чинь тийм тарилга туршилтанд их орсон хүмүүс. Зулаа дээрээс чинь халуунаар төөнд чарна. Доороос чинь газрын гал төөн. Ингээд зулаагаас болоод уул хоёроос нь шараад ирэхээр яах болж байна. Тэгэхээр одоо яг л нэг юм Гоох ёстой цус чинь тэр шарагдсан доор дээр хоёр хэсэг чинь ингээд төгжигдэнэ гэсэн үг юм. тийм байна. Давхар үүнээс болоод ад хорыг бодолд автах юм бол дотор эрчим алдагдаж алд бие чилэрхэх маш их аюултай. Тэгэхээр та нар ямар байх ёстой гэвэл бодол санаа чинь ариун байх ёстой болж байгаа. Яг л хүн ямар сайн сайхан шин чанар гаргадаггүй тэр болгоныг түгээж дэлгэрүүлэхгүй л бол мөнхөг амин хуваа хичээсэн адын бодолтой байх нь өөрөө өөрийгөө хорлож алснаас өөрцгүй. Дараа засаг хуйл чангарч төмнийг хавчих нь бий. Эдээ эдэлбэр арбими тулууч эцэстээ хомсдох нь таагүй. Гэж байна. аргагүй те одоо ингээд ийш тийш нь зөөгөөд өөрсдийнхөө идэлх хэрэглэх болоод өөр хүүхдүүдийнхээ ирээдүг идэж ууж байгаа хүмүүс ямар нэг юм заавал дуустдаг шүү дээ. Тэ. Тэрэл болно гэсэн үг. Хандлаа дураараад өргөсөн бол одоо төлөх ёстой гэсэн үг. Хангалттай хураасан эцэг эхийн хөрөнгийг хангалттай л цацлаа. Одоо модоо ирж байна гэсэн үг юм. Юу өөрчлөгдөх хэвэл бүгд л та нар өөрчлөгдөх хэрэгтэй. За. Тэнгэр бурхан чинь
үлгэрийн мэтэл өөрчлөн гэж байхгүй шүү дээ. Хоёр л зүйл байдаг. Нэг бол эд буруу явж байгаа бол тоохгүй хаяад тэгээд өөрсдөө дуусна. За. Нэг бол зөв бол хичээх гээд байгаа бол ивэл өгөх. Тэрнээс жоохон асуудал болон гутал л манаа л хамгаалаад байж болохгүй шүү дээ. Хоёр талын хуулийг л харна. Одоо бол муу тал руугаа шилжиж байгаа нүүн. Сайнуд нь шахагдаад ер нь өргөөнөөс ч гарахгүй байгаа даа. Олон төмнөөс зайсхий зүхтааж байгаа юм чих. Тэ. Гэхдээ энэ байдал донд хавчигдаад байхаар өнөө зөв тал руугаа чиглэж байгаа хүмүүсийнх нь эрх нь хөндөгдөж байна. Тэдрийг ч бас гаргамаар байгаа бол тэр моонуудыг яах ёстой болж байна. Муугийн зайлуул гэж юу? Ямар нэгэн аргаар зайлуулах хэрэгтэй болж байна гэсэн үг. Тэгдвэж өнөө хэдэн зөрчилгүй бас муухай дэлгэрхгүй байх боломжтой. Засаг хууль чангарна гэдэг нь угаасаа эдэдлбэр бүх юм идэж барж дуусгаж байгаа юм чинь төр төсмөддөө уурлах нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс ямар нэгэн тэмцэл босох, өөрсдийнх нь амьдралд халдах, албан тушаал хэрэгэм зэрэгс буулгах гэсэн хүмүүсийг бөөгнүүлэхгүй байх арга хэмжээ гэж үзэж болно. Дор бүрнээс чинь та нарыг хянуулах нь шүү дээ. Тийм болж бүлэг болохоос ч юм л ингээд дараад байх болно. Ямар нэгэн байдлаар. Тэгэхин тулд янз бүрээр л хичээх юм байна гэсэн санаа. Та нар босож тэмцэж явна гэхээр боломжгүй. Тийм ботал чинь та нарыг ингэж салгасан байх шүү дээ. Наргал хоёр хүн тутамд нэг даргалаач тавина. Тэр нь өөр нэг зүйлд бүлэгт хамаардаг. Тэр нь төр усыг захирдаг. Тэгэл тэндээс үүрэг аваад тэр хоёрыг хянаж дарах үүрэгтэй. Цаармагжуулах. Одоо бол та нар хоорондоо эвлэлдэн нэгдэж бөөгнөрөх гэхээр яах вэ? Дайснууд ч бас мэдээллийн хурдтай. Тийм учраас өөрсдийнхөө хүмүүсийг дунд нь шургуулж байгаа л өмнө самуун болгож байгаа л тараахыг илүүд үзнэ. Тэгэхээр ард бол тэмцэн босно гэхэд дийлэхгүй. Ороо босгоо санаад өөрийн амиа хоо ичээсэн нөхдөл гэж нэг хардаад байгаа шүү дээ. Тэгээд тэр намаадаага дамаа тасдах юм уу? Монголоо гээд өгөх юм уу гэдэг хоёр сонголт болоод байна шүү дээ. Монголоо гэсээр ганцаардаж өгөх байдаг. Тэгвэл намаа дагсан дээр гисэн аятай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа нь сонирхолтой байгаа биш үү? Тэ. Мөнх тэнгэрээс бол Монгол гэдгийг л дэмжинэ. Харин нам гэж дэмжихгүй. Нам уусч гэж мэдэхгүй юм байна. Тэ. Тиймээс энэ асуудал дээр яах ёстойгоо та нар өөрсдөө шийдэх хэрэгтэй. Нэг бол бөөндөө нэгдээд тэр намаа бол, нэг бол бөөндөө нэгдээд Монголоо бол. Харин тэр болгон чинь таарсан хариуг нь бид хийхэд бэлэн байна гэсэн санаа. Чагш таарах. Тэр тэмцэлтэх аргыг та нар мэдэхгүй шүү дээ. Нэг тэнгэрээс баахан эрт чадaltaй өвөг дээцүүд бууж ирнэ энэ төр гэж л бодож байгаа бол. Энэ дүрл юм. Бид нэр та нарт харагдахгүй. Та нарыг уух усаар ч хааж чадна. Халуунаар шаржуулна. Ханай тахлаар ч дийлж чадна. Ногоо таривч, ногоогч нь ургуулахгүй. Хүнс хоол залгыг гэвч тэрий чинь орхоо шавжинд өгөөд байхад та нар яаж чадна гэж. Гэх мэт зүйл юм шүү дээ. Хур усгуугач хурд норохгүй. Гол мөрн хатаж нарийсаа давил яах вэ? Та нар бие биенээ л барьж идэнэ. Энэ бол тэнгэрийн догшрлын бодлого бол юм л байдаг. Энэ өөрсдөр нь алуулах. Тэгж их сүр хүч гаргаж
чидийг үзүүлж яах гэж. Эзэн Чингис хааныхаа сургаалыг барьж чаддаггүй хүмүүсийг Монголд тооцохгүй. Хамгийн энгийн зарчим бол юм. Та нарыг Чингис бол гэж гуугаагүй. Харин хүн бай гэж ядаж сургаалыг нь Монгол хүн шүү дээ гэж дагаж байж л гэж захиад байгаа. Тиймээс өөр харийн бурхандаа сүсгэлчгээл, гимээ хийлчээл, гайгаар л уулзгаал дахиад гимээ үлдээд байгаа бусармаг өрсөд маш их. Тийм л дээ. Тэд чинь чадвар харуулж чадахгүй гэдэгт итгэлтэй байна. За тэгвэл ийм арга уур бухимдлаас үүсэж хүмүүс тэмцэлдэх гэж оролдох боловч цаанаас нь дараад байх юм байна гэсэн санаа юм. Босё гэсэн ч чамд нөхөд олдохгүй. Яагаад гэвэл заавал тэр зүйлийнхээ хяналтанд байдаг учраас. Тэр боломж том баг байна да. Тэнгэрээс бол туслахгүй гэдгээ хэлсэн. Тийм байна. За дараа. Аашаагаар өвдөрч амжиргаа зоторхын цагт ажил үйлс бүтэмж тааруу маргаан хэрүүл тэмцэлхтэй. Энэ шудраг бус зүйлс улам болно гэсэн үг юм. Охоо амьдрал хэцүү үдэж ол замог дундорч байхгүй боллоо. Энэ үед яах вэ? Танил тал. Хэдэн зоос чи ингүүл би ингэн гих бүх амин хувь хичээх арга барил хэрэгжнэ гэсэн үг юм. Юу ачхад энэ ийм хүүсний асуудал дээр жоохон ажил алба хийцүүл харагддаг юм шиг байна. Тийм баг. Ер нь залуухан гойлог зүстэй нөхөргүй бүсгүүчүүдийг л ажилд авах их дуртай юм а да. Тийм. За тэгээ танил тал. Манай тэрний тэр байгаа энэ юм байгаа гэдэг үзэл. Тэгэхээр мянгантай сайн сурдаг, мянгантай шудраг хөлмөрч байлаач танил тал хамааралгүй бол өмөрхөнгөө бол чи энд байх хэрэггүй гэсэн санаа. Тийм хүмүүс угаасаа дэше гарахгүй. Яагаад гэвэл бүх юм ийм бохор болсон. Бэрх юм. Тэгэхээр альва дураараа дургиж байсан зүйлс хомсдол болж ирлээ. Зүрс цацдаг зүйлс чинь одоо нарийн болж эхэлж байна. Ол зомгүй алдахгүй тулд шудраг бус зүйл гарна гэсэн үг. Тэгэхээр энгийн шудраг олонд нь хүрэлцэхгүй байх магадлал өндөр. Тэгээ бас тэмцэх гэхээр хяналттай. Нөгөөсөөр ирэх дарах өөрийн олдог энэ олзны зүйлээ хадгалж үлдэхийн тулд тэд маш их хичээх болно гэсэн санаа байна. За дараа. Хураач хоримтлуулсан эд юмс барагдах гэмтэй. За энэ бол таны хэлсэн зүйл болж байгаа. Саяны тайлбарлаад. Нийтийн ёс зүйн хэрүүл тэмцэл болоход баясан суух нь хорлонтой гэж байгаа байхгүй юу? Яагаад хэрүүл маргаанд яагаад тэгэж баясна гэж? Гаднаас ч дотроос ч байж болно. Одоо та өрсөв чи энэ тэнд байсан ч гэсэн нэг зүйл рүү төвлөрч чаддаг, бүгд зэрэг мэдээлэл авч чаддаг болсон. За тий. Гэтэл үүнийг хэрэгээр бий болгож дундаас нь эрчим сорох боломжтой юм. Яаж? Та нар нэг хүнийг үзэн ядах зүйл болгож байгаад бөөндөө хараагаад үзэхгүй юу?
Тэр бай болж байгаа хүн тэсхүү. Яаж хийж байгаа тэсгэнэ. Яагаад гэвэл тэр бусдаас ялгарч байгаа тэр хорон хараал хэрүүл тэмцлийн өвс муу бодлууд чинь альбингийн өмч болно. Та нар нэг өсөр тэр үнэлүү юм шидэд байгаа биш. Та нар тийм эрчмийг өөрсдөө оюун бодлороо ялгаруулж хэлж байгаа нь тэр альбдыг хөгжөөж эрчмээсээ саруулах ажлыг үүсгэж байгаа. Энд нь тэд жаргаж байна да. Тэрнээс харийн хүн гэж хэлээгүй шүү дээ. Тийм төвцөлд баясан суух болно гэдэг нь тэр альбд маш ихээр баясан сууж маш их олон хүнийг боолоо болгож эрчмийн сорох юм байна. Хүний хөгшилт гэдэг чинь шимт хичээлээ алдахыг л хэлдэг юм шүү дээ. Тэгвэл та нарын шимт хичээлийг тэр альбд сорж аваад оюун бодлыг чинь мунхруулж хар сүрдэрт автуулж байна. Боолоо болгож өөртөө аваад байна. Тэрнээс тэр хүн лөө та нарын үг шилжээд байгаа юм биш. Тэр хүнийг тэр хохирогчийг жоохол нөлөөл. Тэр удаан байгцсан төмний хараалын үгс тийшээ шидэгдээд л эрчим ялгарсаар байх болно. Ингээл чи нэг мэдсэн өөрөө нэг хүнийг муулж байгаа бол чи альбингийн хамааралтай байна гэсэн үг. Тэр хүнд эрчмээ зарцуулаад байгаа биш. Тэр альбиг тэжээж байна гэсэн үг юм шүү дээ. Түүнээс үүдэж маш ихээр баясгал харь газрынх нь бол монголчуудыг угаасаа олон болгож болохгүй, хүчрхэг болгож болохгүй гэдэг үзэлтэй учраас элдв тандуулд уршуулад бараа талцуулах ажлыг ухаалан дэмжих нь тодорхой үзье. Тэгж байж л та нар энэ хоёр хөршийнхөө талцж явсныхаа хүчинд аль альнаас нь хараат амьдарч байгаа шүү дээ. Үнэхээр дотоод зүйл бол альбд нийтийн ёс хүний ухамсараас хитийцэн альбд та нараар тоглож баясгана. Нөгөө талаас харь газрынхан та нарыг өөднө гаргаж болохгүй гэсэн бодлого талцлыг явуулах болно. Тэгэхээр энэ болгонд л тийсэн дээ. Одоо тийшгээс өөр арга байхгүй. Алхан тий. Тэрнээс одоо энэ улаачны хэдэн жилийн туршил элдв долоогоор доромжилсан. Улаач амьд л байд. Харин та нар тэр муулж байсан хүмүүс өөрсдөө л юмдаа идүүлээд байна шүү дээ. Ястаа нөгөө эцээ рүү ухаарч идүүлсэн бот ургана гэдэг шиг л. Яг үүнээс л үлгэр авах хэрэгтэй. Тэр элдвэр хилүүлж байгаа, зөвхүүлж байгаа нь нийтийн тэр хар эрчмийг өөртөө үүрэхгүй. Тийм байна. Харин тэр альбин нь идээд байна. Та нараас хорж авч тэр хүнийг бодогдуулж үш хонзонгийн сэтлээс ч юм уу өдөөгöd байна шүү дээ. Тийм байна. Айл юм бол тэрийг яриад байх тусам тэр чигээр түүний хамааралд орж байна гэсэн үг. Тэр альбин тэрийг хүчжүүлж байна. Тэгж ярьж байгаа л нэг мэдсэн өглөөс ирсэн дор хаяж нэг жилээр хөгшөрсөн сэрж үйл яах вэ? Яанаа. Таны нэг хэлдэг айлдар байдаг та. Хин чиний уур уцаарыг төрүүлж байна. Тэр чамайг удирдах байна гэв. Тэрнтэй агаарна гэсэн үг юм уу? Хүмүүс угаасаа бачимдалтай, бухимдалтай байгаа. Дээрээс нь ивэл холдож байна. За. Энэ нь үүсгүр ивэлийн эрчим байхгүй учраас дотогдож байна шүү дээ. Энэ дотогдлаа муу аргаар тайлах гэдэг шүү дээ. Гэх юм уу да. Энэ нь юу вэ гэвэл нэг нь нөгөөгөөсөө зодож, алж, тамалж, тийм эрчмийн ялгарлыг авч таашаал авах гэдэг. Эсвэл нэг хүний үүлээ үзэж байгааг харж сэтгэлээ төр хуурж байна гэсэн үг шүү дээ. Тэр нь төр зургийн эрчимэт боловч дараагийн удаа нэг хэгдэхдээ 2 дахин их. Тэрний дараагтаа 3, 4 гэх мэтэр ингээд. Гэтэл энэ төр зурил манар шиг боловч тийм үйлдүүлж хийлгэж байгаа учраас дахиад альбдын өмч болж байгаа. Альбдын хамааралтай байна гэдэг нь та нарыг тэд хорлож устгахгүй. Ашиглаж дуустлаа байна гэсэн үг юм. Тэгэхээр өөрсдөө тэдний зүгээр зугаа болгоод найр тавиад өгчөж байгаа юм шүү. Өө намайг ид ашигла
намайг хоосол. Өөрөө хүлээж бодож байна. Одоо эдний хаанан сэрэг 1 жил болсон. тийм байна. Тэгэхээр энэ байдал усмал чангарч болно. Эсвэл дор бүрнээ ухаарад өөр арга барилаар хов байсан ч ховыг дэмжиж болохгүй. За гэмт буруу үйлдэлийг бол нийтээр шаардаж бухимдаж болно. Шийтгэж өгөх гэж шудраг сүлтийг нэхэж. Харин хин нэгнийг гүйцэтгэх, гүтгэх иймэрхүү зүйлд яс улаалцсан нохцог өрхөнд нь яваад иж болохгүй. Та нар бурхад биш шүү дээ. Тийм байх нь. Бурхад биш, Монгол эцэж биш. Тийм атал ихэд санаж нийтээр шүүх нь буруу юм. За дараа шалтгаан өгөөгөр уур буцаар омогт хөдлөгдөх нь их. Урдж гмийг үлдээд хожим гимшилт автах нь юу гинэ? энэ ийм юм. Хурц халуун наран төөнжрэн доороос нь газрын эргэлтийг та нар мэднэ. Тэ. Үүнд бас гал эргэлддэг. Үүнээс үүдэж хоёр талаар галаар шахаад ирмэгц. Монголчууд өөрсдөө галын ивэлтэй. Тэ. Хит их гал байвал яах вэ? Хоёр талаас нь халуунаар шарж байвал. Шатагаад нүүрс үнс болоод дуусах шүү. Дөрвөлдсөн гэсэн үг юм. Үүнээс үүдэж сэтгэл зүй гэх юм уу да санаа сэтгэлийн байдал огцом төргөн болох юм. За. Хэрвээ уурлах бол маш хурдан уурлана. Бас баярлуул хит их баярлна гэсэн үг. Тэгэхээр санаа сэтгэлээ төв байлгах хэрэгтэй гэсэн үг. Уурыгч тэрэнд захируулж болохгүй. Баяр баясгалыгч бас хит ихээр тэгж дүрлзүүлж болохгүй гэсэн санаа. Хэрвээ энэ төвийг барьвал болно. Харин барьж чадахгүй бол жинхэнэ хийсэн хэргийнхээ горыг үүрхээсөөр зам байхгүй. Мянгантай тэгээд харуулслаа гэд өнгөрснийг өөрчлөх боломжгүй гэдэг л сануулга байна. Тэгэхээр хийхээсээ өмнө сайн бод. Миний үйл зөв буруу гэдгээ сайн бодож байж дараа нь чи харамсахгүй гэсэн үг. За дараа Амар бардамнах боловч үйл хэрэг болгох нь өчөөхөн. Аливаа асуудал тулгарх үед хөнгөн аргалж өнгөрөх авч үр дүнг нь үл тогтцоолох. хийдэг шиг ярьдаг вэ гэсэн санаа байна. Энэ хороо бол амны ертөнц биш. Үйлдэлийн ертөнц шүү дээ. Хийдэг зүйлээ яар. Хийдэггүй зүйлээ өнгөр цаг сурж ярьж болохгүй. Бас ажил юмыг аргалаад наан цаана болгоно гэж болохгүй. Тэр арга барилч одоо хуучирч байна. Зэлдэж мэхэлдэг үе өнгөрсөн. За. Дор бүрнээ өөр өөрсдийнхөө эрчмийг яая гэж байж зүгээр л чамд илүүчлээд мэ гэж өгөх хүмүүс ховроо гэсэн үг юм. Тэгэхээр энэ муу арга эртхэн болоо гэсэн санаа. Тийм боломж ихч олохгүй гэсэн үг. Тэрнээсээ үүдэж бачуурж бухимдаж гаслаад ч нэмэргүй. Тэгэхээр амаараа биш хөлсөө орсон гэсэн үг юм. За дараа Хорын үндэс юг таслахгүй бол хөнөөлөг арилгаж үлч чадах гинэ. Яг надад тэвч таатай зүйл биш байна. Хорын үндэс гэж байгаа бол нэг л шүүлтийн цаг шүү дээ. Тэгэхээр ийм сайн ч биш, муу ч биш гэж аль алийг нь үлддэг байж болохгүй юм уу гэнэ.
Үнцээр нь дасал гэдэг нь ойлгомжтой үзье. За. Алстай гай болохоос өмнө л дуусах сараа шүү дээ. Энэ хүмүүс зориулсан бичлэл биш байна. За. За дараа. Хой зүгээс нэг л хорсол ирэх гэж байна. Тэгэхээр энэ одоо яа гэсэн. Наадах их чинь тайлбал хой зүгээс хамааралтай нэг л юм бий. Ус. Тийм байна уу? Энэ зүйл нэхлэн ирж ус татрах боломжтой гэсэн үг юм. Тэгээд таны хэлсний дараа харахад ус голын эзэд хэлгэнх нь их. Ингээд энэ жилийн шинжээ ерөн ингээд өөрч байгаа юм. Уух усаараа алтуугаж гадагсан зөөж нүүр суугаад зөөгөөд байхаар ямар ойлог байх вэ? Тэгэхээр та нарт илүү дэд байна гэсэн үг шүү дээ. Ус нь уу? Тийм учраас нэхлийн дагуу тодорхой хэмжээнд хатсах хэрэгтэй. Илүүдсэн учраас л та нар тэрүүгээрээ тоглоод байна шүү дээ уух усаараа. Тийм байна. Боол нь одоо илүүдэд байгаа юм байхгүй. Илүүдсэн байна. Тийм бол алтаа унаж нүүрсэйд харин ус бол болохгүй гэж байна. Энэ нэхлийг бид мэдэхгүй. Энэ бол хөрст уул ус газрын эзэдийн шийдэх зүйл. Хүн ер нь ямар буруу зүйл хийн, энэ оршихуд ямар гай тарин тэрнийхээ боолгыг үүрсээрч ирсэн. Энэ удаа ч бас шудраг хамт нь байлгүй дээ. Тэрнээс тэр бурханчил та нарт ирж усаагүй гэж. Тэгэхээр оршихуутайгаа зөв харьцаа гэсэн санаа. Буруу харьцаж дураараа дөргиж байгаа бол тэр үйлдэлийг таслан зогсоо. Эсвэл хамжаад надад цалин хөлс өгөөд олов интергээд уралцгаачих юм болов. Хэрэг юм. Ус үгүй бол цус уухаас өөр замгүй болно шүү дээ. Тэгээ цангаад айлагдах уу? Үгүй бах. Нэг зөвгөн л би хүмүүс нэг идэж байсан зөвгөн л. Тийм. Хүн чинь өөрөө шингэн төлөвтэй шүү дээ. Ус. Тэгэхээр энэ мэтийг бодно үз. Эхлээ шингэн болох зүйлсийг орлуулж идэнэ. Хань мал эдгэрсэн барагдаад ирэхээр хүн намттай харагдах вэ. Ной. Тэрнээс алтыг та нар хүлхээд ч ус гарахгүй шүү дээ. Тэгээд ус гэдэг эрдэнэнд байхгүй болохоор яаж хүнс цааг бэлтгий. Ус оролцдоггүй хүнс цааг гэж байхгүй шүү. Тэр бол та нарын асуудал. Бидний асуудал биш шүү дээ. Та нарын асуудал. Та нар ямар харьцсан тэрнийхээ шийтгэл горооч хөдлөх ёстой. Биднээс битгий тосгүй. Тийм байна. Хүн үйлснийхээ төлөөсөө заавал төлөх ёстой. Тэрнээс бид юм болгон чинь ирээд ивэгээд байж болохгүй. Тийм даварсан юм гэж байхгүй шүү дээ. Монгол гэхээр л бусдаас илүү үнэлэгдэж болохгүй. Одоо бүгд адилхан шийтгэв. Тэгж үз. Дандаа ивэлтэй байсаар энэ хөрс дэлхийгээрээ тоглож дууслаа. Тийм байна. Одоо жоохон бусдтайгаа адилхан ертөнцтэйгээ яаж харьцах вэ гэдэг ухаанд суралц. Сайн эцэг их өвгд эцсийн ачаар л та нар жаргалтай байсан. Гэтэл энэ нь та нар өөрсдийгөө мухаг болгож дэндүү их дураараа байлаа. Өвгд эц чинь ягаад гэртэй байсан юм? Ягаад нүүдэлдэг байсан юм? Гэдгийг та нар мэдэхгүй. Тийм хэцүү газрыг жаргалын газар болгож чадсан. Гэтэл тэр жаргалын газрыг та нар эвдээд байна. Тийм болоо дахиад нөгөө аимшигтай ертөнц болж хөвөрнө. Тэгжээж юм ойлгох гэж юу. Гэхдээ үзэж байж л мэдэн дээ. Ер бол тийм шийдвэртэй байгаа. Та нарыг болох муу зүйлээс хаахыг хүсэхгүй байна. Буруу нь булангараараа тэр болох ёстой зүйлийг эдэлж байж
толгойдоо шингээж авсан дээр юм шиг байна. Нүдээр үзэж, гараар барьж, үлсэж, сангаж, туйлдаа хурж байж. Тэрнээс ийм жаргалтайгаар бол та нар бидний үгийг хизээж авахгүй. Тиймээс энэ жил ямар ч даалт хамгаалтын үйл хийхгүй байгаа шүү дээ. Тий. Айлын ирэх хүүхдийг хүмүүжүүлэх арга бол өлсгөж, цангааж, уйлуулж хатуу ширүүнийг үзүүлж байж л дийлдэг юм. Тэрнээс эрхлүүлээд байх тусам улам л толгой дээр гардаг юм шүү дээ. Үнэхээр тэнгэр эцэг гэж байгаа бол тэнгэр эцэг нь яах болж байна? Та нарын давхархыг зөнд бол харсан. Одоо жоохон хатуухан үзэх хэрэгтэй гэсэн үг. Тэр бурхан энтрээсээ асахгүй юу? Та нар ямар харсан ч биш. Мэдэрсэн ч биш. Та нарын яриагч сонсохыг хүсэхгүй байлгүй дээ. Ийм хорсолтой, ийм бохор сэтгэлтэй байж яаж тэр тэнгэр бурхан гэдэг зүйлийг туслаач дэмнэч гэж гойж чадаж байна. Болохгүй. Та нарыг таахгүй. Тийм учраас өөрсдийгөө ариун байлга, оюун бодлоо ариун байлга, хүнд өрттэй бай. Энэ оршихуй ертөнцтэйгөө зөв харьц. Ийм л зүйлийг л тулган шаардаад байгаа. Үгүй бол бид хамгаалахгүй. За альдуу дуслаа.